Үг гэлээ. За баярлалаа. За яг энэ асуултыг би бүлэг дээр асуусан л да. Гэхдээ яг өнөөдөр чуулганаар олон нийтэд бас олон эцэг эхчүүд, хүүхдүүд суралцагсад одоо бас хариулт хүлээж байгаа учраас өнөөдөр бас дахиад танаас асуучих гэж бодсон. Тэгэхээр боловсролын зээлийн сантай холбоотой юм л да. Тэгэхээр боловсролын зээлийн сан өөрөө одоо Монгол Улсын засгийн газрын одоо 24 тусгай сангийн нэг явж ирсэн. За нийт санхүүжилт том дүнгээр аваад үзсэн чинь 1.4 их найт төгрөгийн хэмжээний татвар төлөгчдийн мөнгөөр бол санхүүжилсэн. 1.3 сая суралцагчдад бас хүрсэн. Гэхдээ энэ дотроос өнөөдөр хүртэл асуудал дагуулсаар байгаа яг нэг хэсэг бол яалтчгүй одоо гадаадад суралцагчдад олгосон одоо зээл байгаа юм л да. Сүүлийн 30 жилийн хугацаанд өнөөдрийн байдлаар аваад үзэх юм бол бараг 460 гаруй тэрбум төгрөг одоо гадаадд суралцах 3700 орчим суралцагчдад олгосон. Гэхдээ өнөөдөр иргэн төлөлтийг ингээд аваад үзэхээр гадаадд суралцагчдад олгосон зээл дотоодод суралцагчдад олгосон зээлийн хоёрын өрөнд өдөр шиншиг ялгаатай хэвээр байгаад. Дотоодод суралцсан оюутнуудын зээлийн иргэн төлөлт 98%-тай. Маш сайн. Яагаад гэвэл тэд нэр зээлийн иргэн төлөлт бол одоо Монгол банкны бие бүхнийг илдэг саарл жагсаалтанд ордог. Сүүлийн 10 жил орсоор ирсэн. Гэтэл гадаад зээл өнөөдөр иргэн төлөлтөнд дөнгөж 4%. Энэ асуудлыг гаргаж ирээд за бас миний ойлгож байгаагаар прокурорын ерөнхий газар бас нэлээд өргөн хэмжээний одоо мөрдөх үйл ажиллагаа явуулж 1600 гаруй хүнээс мэдүүлэг авсан гэсэн мэдээллийг бол прокурорын одоо вебсайтнаас бол авсан байгаа. Тэгэхээр ингэж нэг 14 орчим их одоо тэрбум төгрөг иргэн төлөгдсөн байгаа юм л да. Тэгэхээр өнөөдөр хүртэл дахиад 340 орчим тэрбум төгрөг иргэн төлөгдөх татвар төлөгчдийн мөнгө зээл хэлбэрээр олгогдоод одоо хуулийн хугацаанд иргэн төлөгдөх ёстой. Тэгэхээр энэ иргэн төлөлт хийгдэх юм бол одоо дахиад 2000 гаруй суралцагчид гадаадд сурах маш том боломжтой. Зүгээр төсөөлөд үзэх юм бол 2000 хүүхдийг гадаадд суралцуулаад ирэхэд Монгол улсын ирээдүйг хэрхэн өөрчлөгдөж болох вэ? Бидний өнөөдөр тулгамдж байгаа асуудлуудын шийдэл нь тэр суралцаад ирэх хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо прокурорын ерөнхий газар, авилгалтаа тэмцэх газар, цагдаагийн ерөнхий газар хамтраад ажлын хэсэг гараад 1600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авсан ийм өргөн хэмжээний мөрдөх үйл ажиллагаа явж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд энэ үйл ажиллагаан дээр бас та одоо бид хүнд апдейт өгөөч. Одоо хаана явж байгаа вэ? Бас тэр татвар төлөгчдийн мөнгөний зээлийн иргэн төлөлт хийгдэнэ гэж бид нэр одоо хүлээж болох уу? За өнөөдөр прокурорыг томилох асуудал ярьж байгаа. Бид прокурорын байгууллагын тайланг бол сонсоогүй. Тийм учраас Батнайрамд лагчмын асуултанд хариулах боломжгүй. Сүхбаатарын Эрдэнэ